Сайн бацхан уу, та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр нутгаараа бахархыг их бидалтын сэдвийн хүрээнд Төв аймгаа танилцуулахад бэлэн болсон байна. Би хөдөө аж ахуй их сургуулийн бизнесийн эдийн засгийн 1-р курсын оюутан Инх Сарвал. Сайн байна уу, намайг Болор гэдэг Хайсын бизнес эдийн засгийн сургуулийн 1-р курсын оюутан. Бичлэгэндээ орцгоё. Аймаг нь Монгол улсын төв хэсэгт төвлөрөн байршиж, улсын нийслэлийн нутаг дэвсгэртэй багтаан оршдог аймаг. Таргааны төв нь Зүүн мод хот юм. Аймгийн газар зүүн Монгол улсын дорнод хэсэгт 74,042 бүхэл 137 км² газар нутагтай. Төв аймгийн ургамал ба жимс. Салбар улсад хуш шинэс улаас бургас нарас ишиг яргуй зэрэг янз бүрийн моттой үрэл мойл хүрийнүүд нохойн хошуу зэрэг жимс сонгон хөмөл таан мангар халиар гिचгэн мөөг зэрэг хүнсний ургамал чихэр өвс чацарган мэтийн ховор болон дэгд будаан таван салаа тарганы шир алтан гагнуур зэрэг эмийн ургамал ургадаг. Төв аймагт буг, цогоо, хандгай, аргал, угалц, хойлог, хун зэрэг 16 зүйлийн тархан цаазтай амьтдаас гадна хэрэм, тарваг, өнөг, хэрэс, гахаа, баавгай, шилүүц зэрэг агнуурын ач холбогдолтой 30 гаруй төрлийн араатан жигүүртэн бий. Төв аймгийн хүн ам зүйн 2024 оны мэдээлэл. Төв аймгийн хүн амын дундаж наслалт 2024 онд 72.97% байна. Боловсролын үзүүлэлт 2024 онд 41 байна. Монгол улсад 5-т иргэмлэгдэж байна. Төв аймгийн хэмжээнд нэг их эмчид ногдох хүний тоо 2024 онд 355 байна. Хүний хөгжлийн индекс 0.761. Эдийн засаг ДНБ-ийн бүтц Монгол улсны ДНБ-гийн 20.7%-ийг уул уурхай, 13.9%-ийг үйлдвэрлэл, 47.4%-ийг үйлчилгээний салбар 2023 оны байдлаар үйлдвэрлэж байна. Төв аймгийн суурин хүн амын тоо 2024 онд 91,939 хүрсэн байна. Суурин хүн амын тоогоор Монгол улсад 9-д иргэмлэгдэж байгаа. 2025 оны хүн ам зүйн мэдээлэл. Төв аймаг нь 2010 онд 83,838 оршин суугчтай байсан бол 2025 онд 93,183 мянган хүнтэй болж өссөн байна. Хүн амын 16% нь хот газар зүүн модод, 84% нь хөдөө амьдардаг. Алдар гавьяатан. Төв аймагаас Монгол улсын төр нийгэм, урлаг, соёл, спорт, эрдэм ухаан, ажил хөдөлмөрөөс салбарын алдар цуутан төрөн гарчээ. Үүнд Монгол улсын Баатар 4, хөдөлмөрийн Баатар 55, ардын зүтгэлтэн 23, төрийн шагналт 13, салбарын гавьяат зүтгэлтэн 200-аад, шинжлэх ухааны академид 6, доктор профессор 150 гаруй, тод магнай уяач 3, манлай уяач 20, улсын аварга цолтой бүх 3, улсын цолтой бүх 60 гарсан байна. Должингийн Дэмбэрэл. 1938 онд Төв аймгийн Баян өмжүүл суманд төрж 1991 онд нас барсан. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алтан медаль авсан Монголын анхны тамирчин. 1971 онд Байд Хармааны ДА-ийн алтан медальт тамирчин юм. Тус тэмцээнд Дэмбэрэл нийлбэр дүнгээрээ 12 дугаар байр эзэлсэн ч тухайн үед дэлхийн Байд Хармааны холбооноос зай тус бүрт хамгийн өндөр оноо авсан тамирчныг шалгаруулан алтан медаль хүртээсэн бөгөөд Дэмбэрэл 30 метрийн зайд 641 оноо авсан амжилтаар алтан медалийн эзэн болжээ. Алдартай 2. Пунцагийн шагдар сүрэн. Пунцагийн шагдар сүрэн нь 1918 оны 10 дугаар сарын 29-нд Төв аймгийн Баян өмжүүл сум, хуучнаар Баян бараат сумд мэндэлсэн. 2019 оны 7 дугаар сарын 3-нд Улаанбаатар хотод нас барсан. Монгол ардын хувьсгалт намын улс төрч байсан бөгөөд дипломит төлөөлөгч байснаас гадна 1958 оноос 1963 оны хүртэл шагдар сүрэн нь 1939 оны халахын голын дайн, 1945 оны эх орныг чөлөөлөх дайнуудад оролцож байсныг үнэлэн 2014 онд түүнд Монгол улсын Баатар цол олгосон байна. Дэмбэрэлийн Чойд Жамц. 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрсөн. Монгол улсын Гандан тэгчинлэн хэдийн тэргүүн хамлам авсан. Чойд Жамц 1951 онд Төв аймгийн Бүрэн сумын нутагт төрөөд 1956 онд тэдний гэр бүл хотод нүүж иржээ. 1986-аас 1992 онд Гандан тэгчинлэн хэдийн Дид хам, Даал амын Миндаг,
тушаалыг хашиж байжээ. Алдартан 4. Гомбын мигмар наран. Гомбын мигмар наран нь 1946 онд төрсөн Монголын тайз дэлгэцийн жүжигчин. Цол шан 1991 онд бүгд найрамдах Монгол ард улсын гавьяач жүжигчин цолыг хүртсэн. Гомбын мигмар наран нь 1946 оны 1 сарын 25-нд 79 настай. Төрсөн газар нь Монгол улсын Төв аймгийн Лүн сум. Яс үндэс нь Монгол үндэстэн. Алдартан 5. Дөнгөтийн цоодол. Монгол улсын төрийн соёрхолт ардын уран зохиолч, соёлын гавьяа зүтгэлтэн. Төв аймгийн Бүрэн суманд төрсөн. 1976 онд намын дээд сургууль төгссөн. 1970 оноос уран бүтээлээ эхэлсэн. Гавьяа шагнал. Монгол улсын төрийн соёрхолт 1996 онд. Монгол улсын соёлын гавьяа зүтгэлтэн 2005 онд. Монгол улсын ардын уран зохиолч цол 2009 онд хүрсэн байна. Алдартан 6. Гармын долгор сүрэн. Гармын долгор сүрэн гавьяач жүжигчин, ардын багш, профессор, Монгол ардын бүжгийн мэргэжлийн дэг сургалтыг зохиогч, нэрт бүжиг дэглэгч. Монгол ардын бүжгийн нэрт мастер, сурган хүмүүжүүлэгч. Гармын долгор сүрэн нь 1923 онд төрсөн. 1937 онд жолоочийн сургуульд орж суралцаад төгсөөд дотоодын яамны эмнэлгийн жолоочоор ажиллаад сайн дурын уран сайханд явж байгаад 1942 онд театрын сургуульд орж анги дэвшин суралцаж төгсөөд улсын төв театр жүжигчдээр хуваарлагдсан очсон байна. 1950 оноос Дорнод аймгийн театр бүжигчин хийсэн. Гавьяа шагнал 1964 оны 9 сарын 1-нд гавьяач жүжигчин, 1993 оны 4 сарын 15-нд ардын багш, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, алтан гац содон 2 удаа болон ойн хүндэт медалуудаар шагнагджээ. Алдартан 7. Догсмын бодоо. Догсмын бодоо нь 1885 онд төрсөн. Монгол улсын 4 дахь ерөнхий сайд, консулын Дэнжин нууц бүлгийн үндэслэн байгуулагч, ардын хувьсгалын анхны 7-гийн 1, Монголын төрийн нэрт зүтгэлтэн хүн байна. 1922 оны 8 дугаар сарын 31-нд улс төрийн хилс хэрэгээр цаазаар ахуулсан байна. 1885 онд Манчжирт нутагтын шавь, Дэндвийн хотогт одоогийн Төв аймгийн Сэргэлэн суманд мэндэлсэн. Түүний уугуул нутаг болох Төв аймгийн 100 мод хотын цэцэрлэгт хүрээлэнд Монгол улсын төрийн зүтгэлтэн их оронч, зохиолч, нийтлэгч Догсмын бодоогийн хөшөөг босгож мөнхрүүлжээ. 1921-с 1922 оны Монгол улсын ерөнхий сайд өмнө нь Дамбын Чагдарж ав, дараах Содмын Дамдын Базар болов. Алдартан 8. Данзан Даржаагийн онон. Данзан Даржаагийн онон нь 1962 онд Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн. Монгол улсын хөдөлмөрийн баатар Тод Манлай уяач. Тэрээр гаргасан амжилтаараа Монгол улсын Тод Манлай уяач, Монгол улсын гавьяат малчин, хөдөлмөрийн баатар цол хүртсэн бөгөөд 40 гаруй төрөй 80 шахам айраг хүртээд байгаа өнөө цагийн шилдэг уяач юм. Төв аймагт зориулан хийгдсэн Төв аймгийн дуу болон Төв аймгийн түүхэн газар.
дэвсгэрт Манжин иргэшилийн үе Богд хаан Монгол улсын үед хаалхын төвшөөт хаан аймгийн нутаг байв. 1923 онд Богд хаан уулын аймаг 21 хошуун 82 сум 1227.1 багтаав. 1931 онд аймгийн нэрийг Төв хэмээн Төв аймгийн үеийн сумын хөрш аймагуудад таслан өгч байсан бөгөөд 1933 онд 36 сум 312 багтай байсан бол дараа 1944 болоход 22 сумтай үлджээ. Төв аймгийн үзэсгэлэнт газар Мэлхий хад. Мэлхий хад нь хан хэнтийн тархан цад газрын горигт тэрэлжийн аялал жуулчлалын бүс нутагт Улаанбаатараас 65 км налах дүүргийн нутаг дэвсгэрт байгалийн нэг сонин доктортой мэлхийн хэлбэртэй Мэлхий хад хэмээх өндөр зохио байдаг юм. Энэ хадын өндөр нь 24 м, бөгөөд өмнө нь мөнгөн зохио буюу мөнгөн хад гэж нэрлэдэг байжээ. Мэлхий хадны баруун хойд талд дээшээ харан тайван хэмсэг дүр үзүүлэн хэвтэж буй эмэгтэй хүний дүр бүхий уул байх бөгөөд түүнийг хүүхэд уул гэж нэрлэдэг юм.